сайн байцгаана уу? За шинэхэн бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Манай саяхан Японоос ирсэн байгаа. Ингээд манай ээжийн Монголоос авчирсан ачааг хамтдаа задлж үзье. За эхлээд гонд байна. За Япон оронд болохоор бууз хийж идэхэд бол гонд маш их хэрэгтэй байдаг. Тийм учраас гойн загсан байгаа. За дараа нь бол мэдээж гулайш хаяа хийж идэнэ. Тэгээ гулайш амтлагч загсан байгаа. Зөв арцыг загсан байгаа. За хаяа даарч хүрэх ч юм уу, сайхан халуун муумар санагдсан үедээ уушгаар гоё идэг. За дараа нь бол ийм цайнууд сүтэ цай загсан байгаа. Тэгээд энийгээ бас даарч хүрэх үедээ болон өвөл уухад сайхан байдаг. За дараа нь болохоор Япон хүмүүст өвөл болохоор гээд ийм бэлэг дурсгалын зүйлс загсан. За энэ нь болохоор ингээд манай монголчуудын өөрсдөө хийсэн Энчэнэ Made in Mongolia гэж бичигсэн. За тэгээд энэ болохоор дотроо түлхүүр хийдэг. Ингээ онгоолгоод Энчэнэ бол хідэн ширхэг түлхүүр хийчих болохоор тэгээд Японд өгөхөд бас дурсгалтай гоё ах юм болоо гэж бодоод иймийг загсан. За бас ийм хэлбэртэй загсан. За энэ болохоор эмэгтэй хүнд өгөхөд бас тохиромжтой юм шиг санагдсан. Гол нь одоо Япон хүнд бэлгэлсэн ч гэсэн одоо байнга хэрглэж болохоор бэлэг юм болоо гэж бодсон. За одоо доторхыг нь харуулъя. Энд чинь ингээ коноптой, энийг ингээ коноптчдаг. Тэгээ ингээ онгоогоод нээхээр энэ болохоор бүр ингээ олон түлхүүр хийж болдог. Ийм бас манай монголчуудын өөрсдийнх нь хийсэн ийм бэлгэнүүд. Энэ болохоор ингээ олон төрлийн амьтны зурагтай нэлээд хэдэн ширхгийг авсан байгаа. Дүү арцны юмрд өргөлнүүдийг загсан. Энийг болохоор нөгөө хүүхэд мөгдөд бэлгэлэхэд альцвал ингээд таарсан хүмүүстэй ингээд Монголын ингээ амттан байгаамаа гэд өгөхөд тохиромжтой санагдсан. Тэгээд ийм амттангуй загсан байгаа. За мөн дараа нь Монголынхоо оймсыг загсан. За одоо зуны үйлрэл учраас ингээд тохиромжгүй ч гэсэн хүйтэн болоод ирэхээр хүмүүст өгөх юм бол дурсгалтай дээр нь байнга хэрэглэх юм шиг санагдсан. Тэгээд би өөрөө ч гэсэн Японд ирээд ноолорон оймснуудаа өмссөн. Тэгээд үнэхээр бол өвлийн үйлрэлт Монголын ноолорон болон ноосон оймс шиг дулаахан зүйл бол Японд байхгүй. Үнэхээр хэрэгтэй санагдсан учраас Япон хүмүүст бэлгэлэхэд таалагдах байх гээд ийм Монгол оймснуудаа ингээд янз бүрээр загсан байгаа. Ноолуур ингээд савлын фөөвөр гээд тэгээд өөртөө болохоор ийм хөөрхөн ууданд хийгээд өгч илээ. Тэгээд ингээд хүнд бэлгэлэхэд айгүй хөөрхөн байх ах гэж бодсон байгаа. За дараа нь манай Монголын Golden Go шоколадыг ингээд төрлөөр нь авсан. За ингээд хөөрхөн олон төрлийн зурагтай. Тэгээд энийг бол ингээд бас ингээд Омиягийн маягийн ингээд бэлгэлэхэд айгүй өнгө үзэн сайтай бас амттай санагдсан. Гэтэ яг миний амттай төрөл нь бол миний идэх дуртай төрөл нь ерөөсөө хайгаад олдоогүй. Тэгээд энэ байгаа ийм төрлүүдийг авсан. Тэгээд бас ийм шоколаднууд авсан байгаа. За дараагийн загсан зүйл нь манай монголчуудын хийдэг ийм эко тийм хими орс найрлаггүй аяг тавг угаадаг ийм савнгаа загсан. Би өмнө огт хэрглэж үзээгүй. Тэгээ энэ өөрөө бас юм угаагчтай идэм байлээ. Энээс бол хоёр ширхгийг загсан. Нэгийг нь айл эдийн задлаад хэрглэжсэн. Дажгүй юм шиг санагдсан. Савнгийг нь одоо хэрглэж үзнэ. Тэгээ энийг бас Монголоос загсан байгаа. Манай монголчуудын өөрсдөө хийдэг бүтээгдэхүүн юм байлээ. За шүдний оогоо загсан байгаа. За гадаадд очихороо би гадаадд очихороо шүдний ингээ янз бүрийн өөр төрлийн шүдний оог хэрглэхээр ингээ миний буйл өрөвсөд ингээд нэг юм таарахгүй тохирдгүй. Тийм учраас өөрийнхөө Монголд угааж ансан оогоо байнга авч явдаг. Тэгээд тийм химлаагаар би шүдэ угаадаг байгаа. Химлаагаа загсан. За дараагийн гарч ирсэн зүйл нь болохоор за мэдээж юм борцоо загсан байгаа. За борцыг болохоор нөгөө нэг ингээ вакуумжуулаад тэгээд ингээ үйлдвэрийн хаяг шошгийг нь наачих юм бол хилээр бол гарч байгаа. Тэгээ энийг нугасаа нөгөө зардаг хүмүүс нь ингээ вакуумжуулаад шошго наагаад өгчдөг болохоор ямар ч асуудалгүй хилээр гараад ирсэн байгаа. За мөн ааруулаа загсан. За Монгол ааруулаа бас ингээ вакуумжуулаад цаанаасаа нөгөө зардаг хүмүүс ингээ вакуумжуулаад шошго наагаад өгчихсөн. Тэгэхээр нөгөө нэг гарал үүсэл нь тодорхой учраас хилээр гарахад асуудалгүй ингээд ачаандаа хийгээд аваад ирсэн байгаа. Хүний нутагт байгаа хүмүүс чинь хаяа нэг ааруулаа идэх
Тэгээ сайхан борцоороо будаатай цай юм уу шүл хийгээд уугаад сайхан байдаг. Тэгэхээр ингээ борц аруулаа ингэж авчирч болох нэ. Утасны кейс бүгд цагсан байгаа. За Японд утасны кейс бүгд энэ төр үнэтэй хэрнээсээ яг тийм сэтгэл тохирохыг би олж чадаагүй нилээдэг авч үзсэн. Тийм учраас өөрийнхөө Монголоос авдаг газраасаа ийм кейс бүгд захиж авчруулсан байгаа. Дараагийнх нь болохоор цараа. За энийг болохоор нөгөө Чиндаманд нь багтахгүйгээд савыг нь бол орхиод ирсэн байлээ. Доктор Мартинс байна. Энэ болохоор миний бэлэг байгаа. За тэгээд ийм гоё готалтай болсон. Энийг нь болохоор гар утас тогтоогч байна. Энийг бас манай монголчууд өөрсдөө хийдэг юм байлээ. Тэгээд гэрэн дээр ч юм уу ингээ гэртээ тавиад уцаа ингээ тогтоогоод хэрэглэхэд их гоё юм байлээ. Тэгээд энийг Япон хүмүүст өгөхөд болохоор уул нь бол хэрэглээ талаасаа айгүйх таалагдахаар гоё биелэгч гэсэн дээр нь бицэн юмнуудын жоохон ойлгохгүй юм шиг санагдсан. Тэгээд өөртөө хэрэглэхээр шийдсэн байгаа. За энэ болохоор манай хүүхдэд ирсэн бэлэг байна. За ийм бас нөгөө манай монголчуудын ийм хөөрхөн өөртөө хийдэг ингээд Made in Mongolia гэж биччихсэн ийм наран кашмирийн омс. Энэ болохоор янамлын бас ийм янамлын ийм хөөрхөн хүүхдээ аймс ирсэн байна. Тэгээ энийг бас ингээд хүнд бэлгэлэхэд ч гэсэн хөөрхөн байгаа зү ингээд наран кашмир гэдэг уус автаага бас айгүй хөөрхөн санагдсан. За дараагийнх нь болохоор манай нөхрийн дүү явуулсан бэлэг байна. Мишель Амазонка гэдэг манай бас монголчуудын брэнд. За тэгээд энийг одоо задлж үзлээ. За ийм эрэх чөлөө тусгаар тогтнол гэж биччихсэн юм байна. Ингээд баярлаа. Ямар гоё фотолгүй. Хос юм бэ. Хөр бит хоёр тосоор нь явуулсан байна. За ийм хөөрхөн хос фотологтой боллоо. За тэгээ энийг ч гэсэн бас ингээд хүмүүст бэлгэлэхэд амар тохирох юм шиг санагдсан. Уут баглаа боодлно бас гоё. Миний идэх дуртай юм гоё чихнүүдтэй хамт явуулсан байна. Маш их баярлалаа. Дараагийн бэлэг маань ийм хөөрхөн юм ирсэн. Манай хүүд ирсэн өрмөн гэд. Тэгээ энэ бас манай монголчуудын хийдэг брэнд юм билээ. За одоо задлж үзье. За ийм хөөрхөн ингээд дээдл нь болохоор ийм хөөрхөн. За тэнгүүтээ доороо юм хос шорттай. Тэгээ материал нь бас амар цэвэр давуу материалтай. Манай монголчуудын хийсэн ийм хөөрхөн хувцас ирсэн. За дараагийнх нь болохоор ийм зүйл байгаа. За энэ болохоор арх. Тэгээд ер нь бол нөгөө нэг Монголоос ирж байгаа хүмүүс нөгөө нэг бэлэг гээд авчрахтаа амар том ингээ хайрцагтай Чингис хөвчлээ авчиж ирдэг. Тэгээд тэр нь болохоор нөгөө ачааных нь хамаг зайг эзэлждэг. Тэгээд яг үндэ нөгөө бэлгийг өгсөн хүмүүс уудаг ч юм уу, гүү ч юм уу, юу ч гэсэн ингээд нэг ёс олгоод хүний гар цайлна гэдээ авчиж ирж байгаа шүү дээ. Тэгээд тийм хүнд арх авчрахгүйгээр зүгээр ийм хөөрхөн Монголынхаа юм жижигхэн юмыг жижигхэн архийг авчиж ирээд ёс олгоод өрчих юм бол бас хөөрхөн санагдсан. За дараагийнх нь ийм хөөрхөн ийм сүнэрэн гэр байгаа. Тэгээ бас ингээд хүнд өгсөн ч гэсэн өөртөө гэртээ хэрэглэсэн ч гэсэн гадаадд байгаа хүмүүст айгүй хөөрхөн юм шиг санагдсан. За тэгээд ингээ онгойлгож үзье. Энийг нь болохоор ингээ онгойлгохоор ингээ дотроо ингээ чихэр хийдсэн ч болно. Эсвэл ингээ одоо бол ингээ зүгээр чихэр хийсэн байгаа. Энийг ингээ хүнд бэлгэлсэн ч гэсэн хүн ингээ дотор нь юм юмаа хийгээд ашиглаж ч болох өнгө үдэн сайтай хөөрхөн бэлгэх шиг санагдсан. Тэгээ Япон хүмүүс Чингис хаан тэгээд Монгол гэр энтрийн талаар айгүй сайн мэддэг. Тийм учраас юм Монгол гэр өгвөл бас айгүй хөөрхөн дурсгалтай санагдсан. Тэгээ энэ бас айгүй хямдхан 5,000 төгрөг гэсэн баха. 5,000 төгрөг л гэсэн. Гэсээр нэ юм хөөрхөн загвартай. Одоо энд ажилт юм уу сурдаг хүмүүс ч гэсэн ширээн дээр нөгөө чихэр мэхэр тавихтаа эндээ хийгээ тавиад ингээ хүнд онгоолгоод өгөх юм бол айгүй хөөрхөн санагдсан. За ингээд авчиж ирсэн юмнууд маань ерөнхийдөө дуусчлаа. За тэгээд энэ бичлэгээрээ яг юу гэж хэлхийг хүссэн бэ гэхээр
Та бүхэн анзаарсан бол дандаа Монголд үйлдвэрлэсэн монгол хүмүүсийнхаа хийсэн зүйлийг авчирч ирсэн байгаа гэдгийг анзаарсан бах. Гадаад байгаа болон Монголд байгаа хүмүүс маань ч гэсэн Монгол эх орныхоо төлөө хувь нэмрээ оруулахыг хүсэх юм бол монгол хүнээ дэмжиж Монголд үйлдвэрлэв гэсэн бүтээгдэхүүнээ авч хэрэгжилж байгаарэ. Миний бичлэг таалагдсан бол та бүхэн миний сувг subscribe дарж нэгдээрэй. За тэгээ мөн чааш нь олон хүн түгээж өгөөрэй гэж хүсье. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. She's a Mona Lisa. Everyone's lining up to see her. She's a Mona Lisa.